Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлтэй холбоотой мэдээлэл сурах бичгийн 54-өөс 59 дугаар хуудсанд байгаа. Сурах бичгээ гаргаарай. За, дэвтэр дээрээ он сараа бичээд хичээлийн сэдв бичих зай үлдээгээрэй. Хичээлийн сэдв бичих зай үлдээгээрэй. За, өмнөх хичээлээр бид нар физик ба химийн үзэгдлийн талаар судалсан байгаа. За, энэ шүдэнц байна. Шүдэнцийг хугалъя. Өөр бодис болж өөрчлөгдөөгүй. Зөвхөн шүдэнцний хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн учраас энэ нь физикийн үзэгдлийн жишээ юм аа. За, нүүрс аваад үзье. Нүүрсийг хагалъя. За, нүүрс маань өөр шинэ бодис болж өөрчлөгдөөгүй. Зөвхөн нүүрсний хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн учраас энэ нь физикийн үзэгдлийн жишээ болно. Өвөл гадаа хүүтэн болохоор бид нар дулаацахын тулд нүүрс төлдөг байгаа. Тэгвэл нүүрсний шаталтаар ямар өөрчлөлт ажиглагдах бол бүгдээрээ туршаад үзье. За, багшин туршилт нь цэвэр нүүрс буюу идэвхжүүлсэн нүүрс хэрэгжилж байгаа. За, идэвхжүүлсэн нүүрсээ тэглийн хавчаараар бариад шатай. За, шатах үед халсан нүүрсний хэлтэрхий оч үүсгэж байгаа. Тэгэхээр энэ бол шаталт эхэлснийг илэрхийлж байгаамаа. Энэ урвалын үгэн тэгштэглээр илэрхийлж бичье. Нүүрсний найрлагын ихэнх хувийг нүүрс төрөгч эзэлдэг. Нүүрс төрөгч нь агаар дахь хүчил төрөгчтэй харилцан үйлчилж нүүрс төрөгчийн оксид үүсгэдэг. Гэхдээ агаар дахь хүчил төрөгч хангалттай үед нүүрсний найрлаган дахь нүүрс төрөгч агаар дахь хүчил төрөгчтэй харилцан үйлчилж нүүрс төрөгчийн диоксид үүсгэдэг. Нүүрс төрөгчийн диоксид нь өнгөгүй үнэргүй хий. Нүүрс төрөгчийн диоксидыг өөрөөр нүүрс хүчлийн хий гэж нэрлэдэг. Хэрэв хүчил төрөгч хангалтгүй нөхцөлд нүүрсэн дэх нүүрс төрөгч агаар дахь хүчил төрөгчтэй харилцан үйлчилж нүүрс төрөгчийн монооксидыг үүсгэдэг. Нүүрс төрөгчийн монооксид нь өнгөгүй, үнэргүй хий. За, нүүрс төрөгчийн монооксидыг өөрөөр угаарын хий гэж нэрлэдэг. За, тэгэхээр энэ хоёр урвалаар үүссэн хий хоёулаа өнгөгүй, үнэргүй хий байна. Тэгэхээр нүүрс төрөгчийн диоксид буюу нүүрсний хүчлийг ялгахын тулд таних шаардлагатай болно гэсэн үг. Зөвхөн нүүрсний шаталт болоод төрсний шаталттэй модны шаталтаар үүсгэхээс гадна бидний амьсгалаар ялгарч байдаг. Амьсгалаар ялгарч байгаа нүүрс хүчлийг таних туршилт хийж үзцгээе. Үлээх тохиолдолд бидний амьсгалаар үүссэн нүүрс хүчлийн хий ялгарч байна гэсэн үг. За, нүүрс хүчлийн хийг танихдаа шохон ус буюу кальцийн гидроксид гэдэг уусамлыг хэрэглэнэ. За, кальцийн гидроксид өнгөгүй тунгалаг шингэн байгаа. За, кальцийн гидроксид руугаа үлээгээд уусамлынхаа өнгийг ажиглая. Уусамлын өнгө хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаарай. Уусамлын өнгө. За, тэгэхээр анх асуу уусамлтайгаа харьцуулаад харъя. За, харьцуулаад харах юм бол амьсгалаар ялгарсан нүүрс хүчлийн хий
Кальцийн гидроксидтай харилцан үйлчилсэний үр дүнд уусмалт булингар үүссэн байна. За энэхүү урвалыг урвалын үгэн тэгштэглээр илэрхийлж бичье. Кальцийн гидроксид амьсгалаар ялгарсан нүүрс хүчлийн хийтэй харилцан үйлчилж кальцийн карбонат ба ус үүсгдэг. Тэгэхээр хуруушилтын уусмал кальцийн карбонат үүснээр уусмлын өнгө булингартаж цагаан тундас үүссэн байх нэ. Бусад элементийн шатах урвалыг бичлэгээр үзье. Металл натрийг ноцох температур хүртэл нь халаана. Халаасан натрийга хүчил дөрөгч бүхий шил сав руу дүүрнэ. За ингээд шаталтаар натрийн оксид үүснэ. За натрийн оксид шилний хананд наалдаж үүссэн байна. Тухайн шилэн дотор натрийн оксидын уур үүссэн байна. Урвалын үгэн тэгштэглээр илэрхийлж бичье. Натрий хүчил дөрөгчтэй харилцан үйлчилж натрийн оксид үүсгэнэ. Хоёр дахь туршилтаа үзье. Нунтаг шар өнгөтэй хөхрийг ноцох температур хүртэл нь халаана. За ноцох температур хүртэл халаасны дараа хүчил дөрөгч бүхий шилэн сав руу дүрнэ. Шаталтаар хөх өнгийн дүл үүснэ. Хөхрийн оксидын уур үүснэ. За энэхүү урвалыг урвалын үгэн тэгштэглээр илэрхийлье. Хөхөр хүчил дөрөгчтэй харилцан үйлчилж хөхрийн оксид үүсгэнэ. Фосфорыг ноцох температур хүртэл нь халаана. За халаасан фосфорыг хүчил дөрөгч бүхий шил сав руу дүрнэ. Шаталтын үед гэрэл дулаан ялгарна. Фосфорын оксидын уур үүснэ. За энэхүү урвалын үгэн тэгштэглээр илэрхийлвэл фосфор хүчил дөрөгчтэй харилцан үйлчилж фосфорын оксид үүсгэнэ. За тэгвэл элемент хүчил дөрөгчтэй харилцан үйлчилж оксид үүсгэнэ. Гэхдээ зарим элементүүд хүчил дөрөгчтэй шууд харилцан үйлчилдэггүй. Жишээлбэл алт, галоген, инертийн хий зэрэг элементүүд нь хүчил дөрөгчтэй шууд харилцан үйлчилдэг байна. Тэгвэл бидний үзсэн 3 туршилтан дээр гэрэл үүссэн, дулаан ялгарсан, өнгө өөрчлөгдсөн, хий үүссэн гэх мэтийн өөрчлөлтүүд бий болсон. Тэгэхээр гэрэл дулаан ялгаруулан явагдах урвалыг шатах урвал гэж нэрлэдэг байх нэ. За тэгвэл өнөөдрийн хичээлийг баттгах зорилгоор дараах урвалын тэгштэглүүдийг гүйцээж бичье. Төмөр хүчил дөрөгчтэй харилцан үйлчлэхэд ямар бодис үүсэх вэ? Төмрийн оксид үүснэ. Хоёрдугаарт нь зис хүчил дөрөгчтэй харилцан үйлчлэхэд зисийн
оксид үүснэ. За 3 дугаарт нь ус төрөгч. Хүчил төрөгчтэй харилцан үйлчлэхэд ус төрөгчийн оксид буюу ус үүсдэг. Гэрийн даалгавраа тэмдэглээд аваарай. За 1-р нь амьсгалаар нүүрс хүчлийн хий үүсэх энэхүү зургийг тайлбарлаж бичнэ. Хоёрдугаарт нь дараах урвалын тэгштэглүүдийг гүйцээж бичээрэй. Дараах урвалын тэгштэглийг гүйцээж бичээрэй. Өнөөдрийн хичээлээр бид нар оксид үүсэх талаар судлаа. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн сэдэв оксидыг судлах. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.